Хөлөглөж буй нисгэн онгоцных нь хөдөлгүүр шатаж явахыг харсан зорчигчдод үхлээсүр зам үлдээгүй мэд санагдаж байв. Удалгүй ослын буулт хийсэн нисгэн онгоц усанд хөвжүү дүрсэг мэдээллийн хэрэгслүүдээр түгээжээ. Ганагийн сүгт давтай морил. 2009 оны 1-р сарын 15. Хөлөглөж буй нисгэн онгоцных нь хөдөлгүүр шатаж явахыг харсан зорчигчдод үхлээсүр зам үлдээгүй мэд санагдаж байв. Удалгүй ослын буулт хийсэн нисгэн онгоц усанд хөвжүү дүрсэг мэдээллийн хэрэгслүүдээр түгээжээ. Тиймэрхүү томоохон осол ихэвчлэн муу мэдээ давуулдаг боловч энэ удаад нисэх багийн гишүүд зорчигчид нийлсэн 155 хүнээс нэг ч хүний амнаас эрсдэггүй байв. Хаадсан голын гайхамшиг хэмээн нэрлэгдсэн энэхүү буулт нисэх багийн даргын жолоодлогын ур чадвар нөхцөл байдлыг нарийн мэдэрч гаргасан оновчтой шийдвэрийн үр дүн байсан юм. Гэвч усан дээр амжилттай буусан нисэх онгоцны зорчигчдыг шинэ аюул хүлээж байлаа. Ослын буултаас 4 хоногийн өмнө Норд Каролина мужийн Шарлотт нисэх буудалд багийн дарга 58 настай Челси Саленберг 4 хоног үргэлжлэх дараалсан нислэг хийхээр туслах нисгэж Жеффри Скайлстэй уулзжээ. Саленберг нь US Airways компанид 30 дахь жилд ажиллаж буй ахмад туршлагатай нисгч юм. Скайлсын 23 жилийн туршлага түүнээс нэг их дутгаргүй боловч Airbus онгоцны жолоодлого хийсэн хугацаа харьцангуй бага байсан учраас туслах нисгчээр сонгогдчихэ. Хоёр нисгч нэг компанид олон жил ажиллаж байгаач нэг бүгэлэн ажиллаж буй анхны тохиолдол нь энэ юм. Мөн 3 өвчлөгч бүгд 50 орчим настай олон жилийн ажлын туршлагатай хүмүүс байв. Эхний нислэг Америкийн баруун эргийн Сан Франциско хотоос зүүн хойд нутгийн Питтсбург хүрэх холын зан аялал байлаа. Харин аяллаа сүүлийн өдрүүдэд Нью-Йорк, Питтсбург орчимд 3 удаагийн 2 талын аялал хийхээр төлөвлөсөн байна. Төлөвлөсөн нислэгүүдийг амжилттай гүйцэтгэсэн багийн гишүүд сүүлийн өдөр Нью-Йоркийн Лагардийн нисэх буудлаас Даглас олон улсын нисэх буудлыг чиглэн хөөрөхөд бэлэн болоод байлаа. Лагардийн нисэх буудлын ойролцоо далайн шууд нисэх хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг тул тодорхой давтамжтайгаар өргөн хэмжээний үргэлэг хийдэг. Гэвч энэ өдрийн тэнгэр аюулгүй мэд нам тайван байлаа. Хоёр цаг үргэлжлэх нислэгт бизнесмэнүүд аялагчид гуллаж байв. Өмнөх 3 өдрийн нислэгийн үеэр хангалттай туршлага хоримтлуулсан тул сүүлийн нислэгийг туслах нисгэгч гардан гүйцэтгэхээр болжээ. Airbus 320 онгоц төлөвлөсөн цагаас 20 минут гаруй хоцорч үдээс хойш 3 цаг 26 минутанд агаарт гөрөв. Гэвч онгоц хөөрснөөс хойш минут хагасын дараа 1000 м өндөрт гарч 450 км/цаг хурд авах үед шувуун сөрөг зуран өнгөрхийн хамт дэлбэрэлтийн чимээ сонсогдож их бие хүчтэй давилдсан байна. Энэ нь онгоц шувуудтай мөргөлдсөний илрэл байлаа. Мөргөлдөөний дараахан зорчигчдын танхимд түлэнхийн үнэр өндөртөж хөдөлгүүрийн чимээ бүдгэрсээр зогсжээ. Мөн баруун талын хөдөлгүүрээс гал гарахыг харсан зорчигчид сандралтаж эхэлсэн байна. Нисэх онгоц шувуутай мөргөлдөх тохиолдолд цөнгөө гардаг, тэдгээрээс хөдөлгүүрийн сэнсийг гэмтэх тохиолдол хамгийн том тооцогддог боловч нислэгтээ тэр болгон аюул учруулдаггүй. Харин энэ удаагийн хөдөлгүүрийн гэмтэл ноцтой байлаа. 60 см урттай 6 кг жинтэй том овортой тооцогдох Канад нугас сэнсийг нэвт цөхөж түл шахах хэсэгт оржээ. Үүний ялмаас түлшний шаталт докторыг үйжиж хөдөлгүүр зогсоход хүрсэн байна. Хоёр нисгч өмнө цөөнгөө удаа шувуутай мөргөлдөж байсан боловч хөдөлгүүр зогссон энэ удаагийн тохиолдол анхных байлаа. Үнэн дээр онгоцны нэг хөдөлгүүр ажиллагаагүй болсон ч газар дах хүртлээр аюулгүй нисэх боломжтой байдаг. Нисгч нарч ийм нөхцөл байдал тохирсон сургуулилтыг тогтмол хийдэг. Гэвч энэ удаад хоёр хөдөлгүүрт хоёуланд нь шувуу сорогдсон байлаа. Удалгүй зүүн талын хөдөлгүүрийн хүч багассаар бүрэн зогсов. Бүх хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон 70 тонн жинтэй онгоц планер нислэгийн горимд орж өндөрөө алдаж эхэлсэн учраас ослын буулт хийхээс өөр аргагүй боллоо. Жолоодлогыг гартаа авсан багийн дарга хүлгийг баг зэрэг тонгойлгожээ. Энэ онгоц хамгийн бага хурдаа хадгалахад туслана. Туслах нисэх зааврын дугуй ажилласан боловч хөдөлгүүр дахин атсангүй. Иймд нислэгийн төвтэй холбогдож буцаж газар дах тухай мэдэгдэжээ. Энэ үед багийн даргын дуу хоолой хийдгээр маш тайван сонсогдож байсан боловч нислэгийн дугаарыг 15:39 хэмээн андуурч хэлсэн нь сэтгэл зүйн ямархуу хүнд нөхцөл байсныг илтгэнэ.
570 км/цаг хүртэл онгоц секунд тутамд 5 м доошилж байв. Энэ янзаараа бол 3-4 минутын дотор л газарт хүрнэ. Мөн буцаж газардахын тулд онгоцыг эргүүлэх шаардлагатай бөгөөд 11 км зайтай Лагардид газардах ямар ч боломжгүй байв. Нислэгийн төвөөс нислэгийн чиглэлийн зүүн талд 10 км зайд орших Титборо нисэх буудалд газардахыг зөвшөөрчээ. Гэвч тэнд хүрч чадна гэсэн баталгаа байхгүй учраас хүн амын нэгтрчлаар дэлхийн хамгийн өндөрт тооцогдох хотод унах эрсдэлтэй. Багийн дарга олон хүний амь насаар дэнчин тавьсан шийдвэр гаргах шаардлагатай тулж Ослын булт хийх боломжтой хангалттай өргөн бүхий хурдны зам зэрэг газрыг нүдэрээ ирж хаажээ. Түүний нүдэнд туссан газар нь хаацсан гол байв. Хаацсан голын өргөн 1 км гаруй онгоцны булт хийхэд хангалттай зай боловч гүүрүүд усан онгоцны хөлгөөн саад болно. Гэвч эргэлзэж суух цаг хугацаа байхгүй байв. Нислэгийн хяналтын төвийнхөнч багийн даргын гинтийн шийдвэрт гайхаж дахин давтан асуужээ. Нисэх онгоцныг усны мандал буулгахын тулд хөлгийн төвшинг 10 хэмт хадгалж хурдыг аажмаар багасган сүүл хийсгэр эхэлж усанд газардах ёстой. Хэрэг үнцэг хит их болов цогөлтийн нүлгөр онгоц гэмтэж хуваагдах магадлалтай. Харин хит багуулах онгоц шууд живхэд хүрнэ. Мөн аль нэг далавч төрүүлэн усанд хүрвэл онгоц тэнцвэрээ алдаж ивдэрнэ. 1996 онд Этиопийн иргэний агаарын тээврийн нисэх онгоц барьцаалагдаж Энэтхэгийн тэнгист буух үедээ зүүн далавчаараа усан шүргэж онголдож осол гарч байв. Тухайн үед тэрхүү онгоцны багийн гишүүд зорчигчид нийлсэн 175 хүнээс 128 амурагдсан аимшиг тосол болжээ. Ганагийн сувгийн контентийг зөвхөн доор гарч буй YouTube сувгаас үзээрэй. Лайк, share, subscribe хийснээр та илүү олон сонирхолтой бичлэгийг үзэх боломжтой. Чанартай контентийг зөвхөн Ганагийн сувгаас. Салхи зүсгээс өөр чимээ энерги, намгүй монгоц нөхцөл байдал туйлын түгшүүртэй байгааг илтгэнэ. Онгоц доошилсоор усан дээр газардах дөхөх үед том гүр хитрхи ойрхон байгааг багийн дарга анзаарлаа. Хамгийн өндөр зэгтээ 500 м түрэх Жорж Вашингтон гүр автомашины хөлгөөний томоохон урсгалыг хангахаас гадна олон хүн цуглах жуулчлалын объект юм. Саленберг онгоцны өндөр болон хурдыг тохируулах өчүүхэн боломжийг ашиглан гүрний зүүн хэсгэр шүргэг шахам өнгөрөв. Юу тааж угтаж болох ослыг хамгийн аимшигтай хувилбараас зайлсхийж чаджээ. Дараа нь усан онгоцны хоорондох чөлөө аврах ажиллагаа явуулахад хялбар байрлалыг сонгох ёстой. Нам өндөрт орсон онгоц хяналтын төвийн радараас алга болов. Иймд хаана газардсныг мэдэх зорилгоор ойролцоо нислэг хийж буй онгоцнуудтай холбоо тогтоож нэг нь жуулчлалын нисдэг тэргэнд Ослын булт хийж буй онгоцыг дагаж хянах үүрэг өгчээ. Нисдэг тэргийн нисгэж жуулчдыг сандралд оруулахын тулд тэдэнд юу ч хэлсэнгүй. Онгоц 200 м өндөрт хүрэх үед зорчигчид Ослын булт хийх гэж байгааг анзаарчээ. Нисгчийн бүхээгнээс ямар ч захирамж аваагүй, үйлчлэгчид ч болж үйл явдлын талаар мэдэхгүй байв. Үнэн дээр нөхцөл байдлыг тайлбарлах хормын төдийч зав нисгчдэд байгаагүй юм. Энэ үед цагдаагийн тусламжийн утас хидэрхий нам өндөрт нисч буй онгоцыг газараас ажигласан олон хүний дуудлаганд дарагдаж байв. Харин нисэх онгоцны зорчигчид сандралдаж гэр бүл найз нөхөддөө сүүлчийн илгэмжийг гаруцснаасаа илгээж байв. Airbus 320 онгоцны далавчны агаарын эсэргүүцлийг саатуулагч 4 төвшөнд байрлах боломжтой бөгөөд усан дээр булт хийх үед 3 дугаар төвшөнд шилжүүлэх тухай завар тусгагдсан байдаг. Гэвч энэ янзаараа хэд баг хурдтай газард бол цогөлтийн хүч хитрхи их байна гэж дүгнсэн багийн дарга саатуулагчийн бариллыг 2 дугаар төвшөнд тавьжээ. Онгоц 250 км хурдаар усны мандалд буух үед хүчтэй дөргөлт үүсч цахилгаан тасрав. Ослын бултын тохой юу ч сонсоогүй нисдэг тэрэгний зорчигчид жуулчид томоохон хэмжээний сургуулилд киноны зураг авалт мэтэр тааварлан ярилцаж байжээ. Энэ бүхэн хэдийгээр урт удаан санагдавч дөнгөж 5 минутанд болсон үйл явдал юм. Харин онгоцны зорчигчид бүгд эссэн мэнд байв. Гэхдээ тэднийг амирсан дараагийн ширүүн тэмцэл хүлээж байгаа. Дөргөлтөөс үүдэн гимтсэн онгоцны сүүл хэсгээс голын хүйтэн ус сад тавин орж онгоцыг живүүлж эхэллээ.
Аярба сонгоцны ослын урд болон хойд хаалга онгойх үед аврах зэв болон ашиглах боломжтой гулсах шат хийлэгддэг. Гэвч сүүл хийсэг гэмтсэн учраас хойд хаалгыг ашиглах боломжгүй. Нэгнээсээ төрүүлэн гарахыг хүсч онгоцсны голоор шахацлдсан хүмүүс живх айдаст автаж эхэллээ. Мөн зүүн урд хаалга онгойсон боловч гулсах шат гэмтлээс үүдэн дэлгэгдээгүй байна. Тэнд бөөгнөрсөн хүмүүсийн зарим нь араасаа шахагдан усан дунжээ. Харин дунд хэсгийн хаалгаар гарсан хүмүүс хоёр далавчин дээр гарч аврагчдыг хүлээж байлаа. Харин онгоцны дотор тал усанд хэтэрхий хурдан автж байлаа. Энэ янзаараа бол 20 минутын дотор л бүрэн живн гарч амжаагүй хүмүүс зорчигчдын танхимын голд бөөгнөрч зарим нь суудал дэвэр дамжин гарахыг оролдож байв. Дэлгэгдсэн цорын ганц аврах зэв хүнээр дүүрлээ. Далавчин дээр зогссон хүмүүсээс зарим нь голын хүйтэн усанд үсрэн орж эрг хүрдэл сэлгийг оролцсон байна. Өвлийн эд дунд уй агаарын хэм хасах 6 голын хэм хасах 2.2. Ийм нөхцөлд хүн усан дотор 10 минутаас илүү хугацаагаар сэлж чадахгүй. Нисэх багийн гишүүд аврах хантаа цуглуулан зорчигчдод өглөө. Багийн дараа онгоцны сүүл хэсэг рүү 2 удаа очиж хүн үлдсэн эсийг өөрийн нүдээр шалгаад хамгийн сүүлд хөлгөөс гарсан байна. Ослын буултаас хойш 4 минутын дараа эхний аврах зав иржээ. Гэхдээ голын ширүүн урсгал аврах ажиллагаанд саатуулж байв. Цагдаагийн нисдэг тэрэгнээс усанд үсрэн орсон шумбагч живжив онгоцон дотор орж хүн үлдсэн эсийг сүүлийн удаа шалгав. Хамгийн сүүлд багийн гишүүд аврах завнууд дээр гарснаар нисэх онгоцон зорчиж явсан бүх хүн аврагдав. Харин ослын буулт хийснээс хойш 25 минутын дараа онгоц бараг бүрэн живжээ. Нисэх багийн дарга Саленберг мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагада би өөрийн нислэгийн туршлагад тулгуурлан хаатсан голд бууж чадна гэсэн итгэлтэй байсан. Гэхдээ энэ удаа хэд хүнд нөхцөл тохиолдсон учраас амжилттай газардахын тулд өөрийгөө аль болох тайвшруулж адреналина багасгахыг хичээсэн. Мөн тэр орой бүх хүн аврагдсан тухай албан ёсны мэдээллийг сонсоод анх удаа гүнзгий амьсгаа авсан хэмээн тэрээр хэлсэн байна. Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, шеэр, сабскрайб хийгээ битгий мартаарай. Чанартай контентыг зөвхөн Ганагийн сувгаас